За өнөөдрийн хичээлээр YouTube-ийн бичлэгийг монгол сабтайтлтай хэрхэн үзэх боломжтой вэ гэд хичээл орё. Олон хүмүүс YouTube дээр гадаад хэл дээрх бичлэгүүдийг үзэхээр ойлгодгүй, хүндрэлүүд гардаг. Тийм учраас энэ асуудлаа шийдэх юм бүрэн боломжтой. Тэгэхээр гадаад бичлэгийг ямар шалтгаанаар үздэг юм бэ гэвэл үндсэндээ YouTube сувагт бол маш олон төрлийн юм хэрэгцээт мэдээлэлүүд байждаг байхгүй юу? Альва нэг асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг хичээлүүд гэсэн үг. Тэр хичээлүүдийг гадаад хэл дээр үзэж одоо монгол хэл дээр байхгүй нөхцөл гадаад их сурвалжуудаас үзэхээс өөр арга байхгүй гэсэн үг. Тийм учраас одоо бүгдээрээ дурын нэг юм хичээл хаяа л да. How to make a picture. Жишээлбэл одоо ингээд хэрхэн AI дээр зураг хийх вэ гэдэг юм бичлэг байлаа гэж үү тэ. За ингээ энэ хэрвээ англи хэлний мэдлэг хангалтгүй бол энэ өгүүлбэрийг Google Translate ашиглаад орчуулчих болно. Translate google.com гэж ороод тэгээд монголоор одоо асуух өгүүлбэрээ биччихнэ гэсэн үг байхгүй юу? За хиймэл оюунаар хэрхэн зураг хийх вэ? За энийг ингээд копидж аваад жишээлбэл энэ дээрээ тавьсан ч болно. За ингээд үр дүнгууд нь гарч ирж байна. Эндээс нэг юм бичлэг сонгоод үзье хэдүүлээ. Listen, I've tested every AI image generator out there. From thing has blown my mind. Quite like. За одоо бол бид нар энэ одоо хүний ярианаас юу ч ойлгохгүй байна те. Англи хэл мэдэхгүй учраас. Тэгэхээр англи хэлтэй болохын тулд CC дарна. За CC эхлээд дарахаар Nano banana. And here's the thing. Most англи хэл дээрх юм сабтайтл гарч байгаа. Тэгэхээр энийг яаж монгол болгох вэ гэхээр settings гэдэг энд хэсэг байгаа тий. Settings гэсэн хэсэг дээр дарна. За түүний дараа subtitles гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дарна. Auto translate гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дарна. За түүний дараа доошлуулад эндээс Mongolia гэсэн хэсэг байгаа. Mongolian. За Mongolian гэсэн хэсгийг сонгоч. Ингээд ямар ч гадаад people are using it completely wrong. We're not just talking. Монгол хэлний тайлбартаагаар ингээ үзэх боломжтой. Тэгэхээр энэ дээр бас нэг зориуд хэлэх юм юу вэ гэвэл альва нэг зүйлийг how to буюу одоо хэрхэн яаж хийх үү гэдэг бүх бичлэг YouTube дээр байждаг. Хэрхэн яаж одоо хүүхдийн нярай хүүхдийг усанд оруулах уу гэдэг ч юм уу тий. Хэрхэн яаж бүүст сурчлагыг Facebook дээр хийх үү гэдэг юм. Хэрхэн яаж маркетингаа сайжруулах уу гэдэг юм. Бүхий л төрлийн мэдлэг мэдээлэл YouTube дээр байж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгийн энэ сайхан нөөцийг бид нэр их хэлээрээ ингээд сабтайтлаа үзэх юм боломжтой. Гэхдээ нэг санах юм байгаа. Тэр юу вэ гэвэл энэ зөвхөн ийм Chrome браузер дээр л ажилладаг байгаа шүү. Chrome браузер. Өөрөөр хэлбэл бид нэр компьютер ашиглаад, гар утсаа ашиглаад интернет орчинд нэвтэрдэг. Гэхдээ янз бүрийн браузер ашиглаж байгаа. За iPhone-тай хүмүүс ихэвчлэн iPhone-ы өөрийнх нь Safari-гаар ордог тийм үү? Safari гэж ордог шүү дээ. Android-ууд ихэвчлэн Google Chrome байж байгаа. Компьютер дээр чинь ийм basic браузер нь бол ийм Microsoft-ийн Edge байж байгаа. Тэгэхээр заавал Chrome гар утсандаа татаж суулгаж жагаад нэвтэрч орох ёстой. YouTube-ийн гар утасны аппликейшнаар бас болохгүй. Тэгэхээр компьютераар илүү ашиглавал илүү зүгээр. За тэгэхээр энэ аргыг суралцж аваад өөрийнхөө одоо ажил амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой шүү.